За тоглолт ихсээ үзэгчтэй. Эхний map Mirage гарч иж байна. За тоглоомын дүрс ер нь бол жоохон бүсгэр байгаа. Надад ч гэсэн тэгж харагдаж байна. PJ-ийн зүгээс бол шууд YouTube-ээр клиент видео өгчдөг учраас дүрс нь жоохон унаад байдаг. ESL-тэй харьцуулахад. За тэгээд хэдүүлээ. Бага зүйлдээ сэтгэл хангалуун л тэмцэнэ үзэн шүү дээ. За террор талаасаа монголынхан топ хийж гол 3 явсан. Синзу Экиндрийг шууд унгаагаад голоор тоглолт оруулаад. За энэ падасаар орж иж байгаа тоглогчсон. Молодой Энзиньо бариад авцсан. Рампас орж иж байгаа хүн энд юу хийж чадах вэ? Техно, рамп дээр ганцаараа бомб гол байгаад байгаа. За шууд андер тэр чирэгүүгээд бэрүү яваад орчиж байгаа юм. 900 шортоор бэг цэвэрлсэн. За одоо маркетаас орж ирэх тоглогч л сонин байдагс. Яа амар дарч хаялаа. За тоглоомын аудио нэг жоохон сул байгаа юм шиг. За гарпууны раунд 3-9-3 ретейк рүү орж ирэх юм бол гэсэн Кейсерато Блицийг унгаачлаа. 2-9-3 болсон. Юри улаан. За тэнд шортоос нэг хүн маркетаас 2 орж ирэх юм байна. Юу кит бол байхгүй. Тэгээд бүр өөдөөс нээдэрэ гараад ирэх юм байна та. Яа энэ дунгаах хэрэгтэй байсан. Сүүлийн тоглолт чи мэдээлэл ороод ирсэн. Бомбон дээрээ зулгаах хэрэгтэй байна да. Техно. Эхний тусан тоглолт чи унгаах хэрэгтэй гэсэн унгааж чадсангүй. Гарпууны раунд. Фьюри дээр очлоо. За сая. Шаут хагас. Монголынхан маань 6 раунд хийлүүтэй. Эмзиньо дуалис. Техно дуалис. За бэгийн анкро дуалис гэсэн. Блиц шууд унлаа. За энд гэхдээ бэрүүгээ эндээс шууд тэр чигээр яваад орох гэж байгаа юм бах та. Одын зайны USB Синзу за техно бол хулцсан зайн дээр байх боломжтой дээр. Яа байсангүй. За ганцаараа олцсон байгаад байдаг. Синзу хэцүүцсэн. 910 Эмзиньо. Тэр чигээрээ араас нь хөөгөөд гараад ирсэн. Сайтан доторх тоглогчийг унгаачлаа. За фолны байшлыг нь мэдсэн байгаад байдаг. Нэг хүний инфо бол байхгүй. 14 сумтай харсан гэсэн байсангүй. За nice try. Гарпууны раунд бразилчууд дээр очсон. 9-4. Монголын өөртөө пикселсэн Mirage дээр 13-4-өөр ялтай байгуулсан бол одоо Anubis Fury-гийн пикселсэн map гарч иж байна. За хэрвээ энэ map дээр Anubis-ийг Fury-гийнхэн авч чадах юм бол хэдүүлээ Decider map Inferno үзэх юм байна. За тоглоомын аудио мэн хаачих ба. Байдаггүй дээ. За ороод ирэх баха. За тоглоомын аудио ороод ирсэн шүү. Синзу Экиндер хоёр тулах гэдэг да. За дуалистай тоглогч. Өөдөөс нь дахиад зөрөгтэй пикселсэн. За голд хүмүүс яваад очсон байгаад тэр коннектороос гарч дайрах гэсэн тоглолтын дээр нь P250 ямар тач буцаагаад алхууллаа. А болон Б дээр нэг дуалис гараад ирсэн. За голыг алдсан. Яа. За энэ дуалисууд ямар ивгүй байлаад байна. За янзын цэвэрхэн раундыг авч явах шиг байна да Fury-гийнхэн. Гарпууны раунд. Fury дээр очлоо. За яг л нөгөө А-гийн анкер, Б-гийн анкер дуалис авцсан. Fury-гийн зүгээс нэг смоктэй, нэг флаштай тоглох юм байна. Гол 4. Цаашууд контакт авангууд тэр чигээр холоо эзэлчихэж байгаа юм байна. Манайхаас 2-1-2 гэдэг хөлбөрийг сонгоцсон. Смок задарсан энэчээс баг 10 гол тоглох гэдэг харагдаад байна да. За плиз смок атгсан флаш атгсан байгаад байгаа. Флаш явсан. Цайрсан уу гэсэн Эмзиньо гараад унчиж байгаа. За энэ чи арын тоглогч нэгүтцэн 910 2 хүнийг л барьж авах хэрэгтэй байна да. За бомб бичээ яг камер дээр унчлаа. Техно гараад ирсэн байлдаад гэсэн уунсан Юри 3 сумтай Синзугийн кил амжилттай бомб аваад агийн сайт руу орсон байж байгаа. Нэг хүний инфо байдгүй. Кейсерато араас нь гарч ирж байгаа. Энэ бол Наагер руу явж байсан, Эйлонг руу явж байсан тоглогч. Кейсерато сая. Inferno нэг хүрчихэж байна. За Монгол зэрэг тэр уртлаас Fury-гийнхэн стетлийн хамгаалтан дээр Кейсерато дуалис авсан байсан хаяад за авчиж байгаа юм байна. За тэнд дуалис зөөгөөд яваад байгаа юм уу Кейсерато? Тийм байна. Бэрүгэ.
За ер нь бол нэг 2 хүний инфо л өгөхгүй л үзээд байгаа юм байна да. Бэгийн хамгаалтан дээр. Нэг USB-гээрээ будаад нэг дуалисаар буудаж л. Хаагийнхаа 4 хүнийг нуух гээд байгаа юм байна. За тэгсэн шууд А-руу байлдах гээд ороод ирсэн. Паласаар 4 үсэрлээ. Бидний тоглогч Юри. Яа, дөрүүлээ байгаа хамгаалт руу яваад очлоо. Эхийн дринк хэл ороод ирсэн байж байгаа. За, Блиц. Синзу, их л юм их хэрэгтэй байна да. Сайт тоглогч ямар тааж бас Питний тоглогч. Оо, Синзу ямар гоё бариад авпа. Бомб Питэн дотор унтсан байгаад байдаг. 57 секундын хугацаа үлдсэн. Нэг тоглогч тойроод алхаа явчлаа. Блиц. За, Кейсератотой байлна. Унтсан. Нэг эсрэг 2. За, бомбо ямар тааж авсан юм байна. Фейк. Ой, нэг эсрэг нэг. Яа. За байж байгаарай. Айдад нь ерөнхийдөө бол ам байгаа. Нэгэд буудах хэрэгтэй байна да. Тэр чигээр урагшаа дайрсан Якин дэр. Үё! Синзу амар тоглолт орж ирлээ дээ. За гарбууны квад кил, нэгийн эсрэг 2. Ямар гоё тоглолчвоо. За тэгштэй. Монголын хамгаалалт Техногоос дуадис гарч ирсэн смоктэй флаштай бэрүүгээ ганцаараа явчихж байгаа юм байна. Яг л түрүүний Фьюригийн оруулж ирж исэн 4-1-ийн тоглолттой. Юри Блиц харж байна шууд. Голын контакт эхлээд үүсгэсэн Блиц. За Блицийг л гаргаж ирэх гээл өөр. Янз янзаар үзэж ин да гэсэн Эмзиньо P2000 барьсан. Үу Эмзиньо. Фолоныг нэг дараа хийчлаа бас. Ямар амар буутчихва. За Кейсерато Молотой 2 бомбтойгоо банан явах гээд байгаа юм үгүй юм байна. Хаагийн доологч нь дуудсан. Юри 59 секундын хугацаа. Голд нэг нээд унтсан юм уу? За Молодой ч юм бүр бүтэн хогтой тоглогч биш шүү дээ. Кейсерато нээд авсан. Хаагийн тоглолт. Хавсаар нэг шортер 2 орж ирэх нэ. За Блиц Молотов нээдэнд ороод нилээн эйгүү болсон доо. Синзугийн байршлыг мэдхгүй байгаад байгаа. Шалгаагүй Синзу нэгийг ургаасан. 2 дахь нь байлгүй яг уу 3 дахь нь байна уу гэсэн суманд дууссан. Молодой ганцаараа 1-3. За ил бомбо фейк гэсэн. Флаш нэр ороод ирсэн. За 13. Карбоны раунд Монголц дээр.